Сонгуул чамайг залгааж гинөө. Өдөр тутмын амьдралд чинь өөрөөс чинь асуухгүй орж ирэл. Заримдаа ч залхамаар. Хэн ч байсан яах вэ? Нэг саналаар л дутуу гэж чи бодож гинөө. Сая 800 мянган саналаар сонгуулийн дүн гарна. Энэ сая 800 мянган санал чиний өөх нэг саналаас эхэлдэг юм. Энэ бол аль нэг намын сонголт биш. Энэ бол чи цаашдаа ямар улсад яаж амьдрах вэ гэдгээ сонгох сонголт. Ажил хийгээд төлсөн татвар чинь гадаадад хаус болсон. Зургатаар үздэг мэдээ чинь зугцсан, нуусан, эдсэн, уусан. Энэ чамд хамаагүй юм. Даргын хүүхэд сургуульд явах уу, танай гудамжинд сургууль барих уу? Авилгын хэрэгээ нөх сүүлчийн найдвар аваргын жудаг юм уу? Аль нь чинь хариулт юм бэ? Микрогоор биш, метрогоор явдаг. Хашаа байшингаа хаус болгодог. Харанхуй гудамжаа хүснээрээ гэрэлтүүлдэг. Албан тушаалтантай бүхэлдэж биш. Бүхэл гэж ярихын тулд өөртөө байгаа эрхээ хэлж, өөрийнхөө сонголтыг итгэлтэй зур. Авилга авсан, мөнгө угаасан, газраан худалдсан, гадагшаан зугцсан арчаагүй юмсыг нэг мөсөн ачгийн тулд нэг саналж хэрэгтэй байна. Илүү ичээр, илүү хөгжил рүү Монгол улсын төлөө зүтгэе.